онцгой хурлаа шүү дээ. Тэрнээс хойш өмнө гойд сэргийн үүсгэн байгуулж одоо ингэж зүтгэж явуулсан ийм хүн байгаа юм би. Тэгээ одоо намайхан мянгатын зохицуулагчаар ажиллаж байсан мянгатын даргын үүрэг гүйцэтгэгч мянгатын даргын одоо нарийн бичгийн дарга гэсэн ийм ажлуудыг хийж байсан. Тэгээ өнөөдөр одоо энэ намайхан байранд орж ирээд энэ 21 дугаар сувг телевизийн одоо захирал Тэрэн жаргал гэж үнд би одоо ингэ зодуулч ингэ зогсож байна би. Таныг яагаад зодсон юм болоо? Ямар шалтгаантай байсан? Та дайрах уусан юм уу? Арих уухгүй нь бол хувийн эрхийн асуудал. Тийм биз? Тэгтэл одоо чи тэглээ инглээ одоо бүх хүмүүс нь одоо дарга нар нь хүртэл одоо бүгд одоо энэ одоо тавигдсан дарга нарын хүртэл би гойж авсарч одоо энэ намайг үүсгэн байгуулад ингэсний хувьд тааш нь энэ үйл ажиллагаа үргэлжлүүлээд яваач гэж гойж одоо энэ хүмүүс ингэж авсар тавьсан. Тэгтэл одоо энэ хүмүүс бүгд одоо ингээл нөгөө ишиг өврөө урахаар хийгээ мөргөн гихчээр намайг одоо яаж байгаа. Чи хуралдаа ирсэнгүй. Би гадуур одоо хотоос найз нөхд ирсэн байсан. Тэр найз нөхдөйгээ уулзаад ингэж яваа чи тэгсэнгүй ингэсэнгүй гэдэг олон хүмүүс бүх хүмүүс надад утсаж байгаа байхгүй. Тэгээ одоо ингээд ороод ирсэн чи нөө дэглээ инглээ одоо ийм телевизийн захирал байд юм уу? Ийм нэр дэвшигчээж болох уу те? Ийм байж болохгүй шүү дээ. Би тэр 19 дугаар дөрөвт нэр дэвшсэн. Би ард түмнийхэн төлөө би амлалт ард түмний албаны дөрвөөр би ажиллаж ирсэн. 2 жил ажилласан. Одоо энэ нутгийн удирдлага одоо би шаарддаг одоо энэ долооны цахилгаан станц. Тэгээ тэр 500 мянган төгрөгийн бүгдийг нөгөөч би зөндөө амлал шаардж ирсэн би. Тэгтэл өнөөдөр намайг энэ хүмүүс намайг ингэж үнэлт юм бэ? Үнэхээр энэ чи ийм болоод байд юм шүү дээ. Би энийг мэдсэнгүй. Би үнэхээр сэтгэл зүтгэлээ зориулаад би энэ намын төлөө ингэж явж байхад ардаар нь энэ хүмүүс нийлж намайг ингэж шүү дээ. Энэ шудраг яс мөн үү те? Ийм бол болох уу те? Юунаас олж маргалцсан? Нийлцэн гэж одоо бүлэглэн таныг зодсон юм уу? Зүгээр сэрэн жаргал танд гар орсон юм уу? Сэрэн жаргал гэдэг хүн бол яах вэ? Зүгээр 21 дугаар сувг телевизийн захирал те. Тэгээ одоо намайг алан шулна юу сони юм ярьж байна сая. Яах вэ? Тэр бол яах вэ? Зүгээр улсуудын хооронд байдаг асуудал. Гэхдээ хамгийн гол нь зүгээр хүн чанарын хувьд шүү дээ. Наад бол чинь хүнээр юм хийлгэж чад хүний бэлдсэн хоолыг тийм ээ өөрөөсөө ингээд би ингээд гэртээ хоол хийж үү. Тэгтэл хийгээд яг ингээд идчихвэл хүмүүс орж ирээ ингээд хэдэн талаас нь булаагаад аваа идчихвэл одоо хүмүүс ямар санагдах вэ? Тийм биш танаа хоолыг идчихвэл ямар авах вэ? Чиний хийсэн хоолыг хүн булааг аваа идчихвэл ямар авах вэ? Тэгээ одоо таны намынхан бөөнөрөө дарамтлсан гэж ойлгож байна. Ер нь бүгдээрээ над руу дайрж байна доо. Би бол энэ намын дарга нь байсан. Энэ намын төлөө сэтгэл зүтгэлээ зориулсан. Одоо над руу ингэж дайрж шít. Чи юу гэсэн үг? Энэ шударгаас мөн үү те? Одоо сэрэн жаргалын дотор өөрөө байгаа болов уу? Бага. Намынхаа гişүүдтэй те. Эдгээр өөрсдөө намайг цагдаа дууж өгнө гэсэн шít. Би цагдааг нь хүлээгэл байж лээ. Яг бодит байдал дээр нь ороод харъя гэвэл болох уу? Яг ямар байгаа юм бол надад ч танаас өөдөө сонир юм байна. Энэ нөхөр одоо агсан тавьсан юу гэдэг одоо тийм ачаал юм ярих баг. Өөрсдөө өмөөрөл ер нь яагаад би энд одоо бохимдсан? Яагаад одоо энэ хүмүүсийг буруутгасан? Гээ инкээ ярил одоо бүр хэдэн өдрийн яриа болно. Нэр. Тэгтэл энэ нөхдүүд одоо ийм хачин сони юм ээ. Би энэ намайг үүсгэн байгуулсан. Бүхэн би бүхэн би хийсэн. Тэгтэл өнөөдөр тэр мө аварч идэг нэг өвгөн байна. Тэр шинжлэгч уусгалт намын хүн мөн үү тэр? Мөн үү? Тийм биз дээ. Тэгээ одоо тэр 21 дугаар сувг телевизийн захирал Тэрэн жаргал гэдэг хүн намайг одоо түлхэж унагаж толгой тархинаа цусмас гаргалаа. Би цагдаа шүүхэд хамдна. та гомдолтой. Би гомдолтой байна. Одоо таныг одоо гэрчлэх хүн байгаа бол энэ дотор. Одоо мэдэхгүй юм да. Одоо бүгдээрээ санаа нийлэх юм бол одоо энэ хүн тийм байхгүй гэх юм бол тэгэл байх л да. Яг бодит байдлаар нэгэд ороод харуул бас арай үзэгчдэд илүү хүртээмжтэй. Тэгээд ганц таны үгээр бас хүмүүс зэр болгоо итгэхгүй байх л гэж бодож байна шүү дээ. Бүгдээр бөөнөр ороод үзээд хөө юу ч гэсэн. Одоо юу гэдэг танд одоо эргээд ямар ч баримтгүй те хотлоо ярьлаа гэсэн асуудал үүсэх болов гэж бодлоо юм. Энэ тал дээр тань. За тэгвэл хамтаа оръё. За. За.
Sure, yeah. Two, yeah, I go to the next one. Юу ч ухтаа гэж. Тэнийг хөлдөө өөрөө мэдчихэж байгаа юм тийм. Гэнэ шаардлагатай. Яа хэрэг өгтөө. Энчүүд бизнес юу гэж компани юм. Гэхдээ хүний гомдсон байгаа гэдэг байсан юм. Яг өөртөө ч очроод бизнес аян хүмүүстэй болсон юм шиг. Наад хүмүүс заадаж нэг юм. Яг ямар учраас өстө даасан юм шиг. Хийж мэдэхгүй. Хараагүй болохоор. Ганц хоо. Яа ч тагаад одоо ганц муухгүй байж байгаа. Ганц шатуу юм чи юм. Манайг тавар Ini sorti tak? Orang tu, justru orang tu, 되게 차.